Сайн байцгаана уу? Та бүхэндээ хаврын тастай, бороотой, нартай, салхитай өдрийн мэндийг хүргэж нэгэн хэрэгцээтэй үн цэнтэй мэдээллийг дуулгая. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 85 жил Баянзүрх дүүргийн 60 жилийн ойг давхцуулаад улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн нэг цэгийн үйлчлэгээр дамжуулан нээлттэй хаалганы гараас гарт өдөрлөг зохион байгуулж байгаа юм байна. Баянзүрх дүүрэгт улсын бүртгэлийн нэг цэгийн 5 цэг байдаг. Түүний нэг болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Батланбалгын их сургуулийн замын эсрэг талд төр захиргааны 2 дугаар байран дээр та бүхэн энэ сарын 17-ны өдөр буюу Хөрөг баригт зорж ирснээрээ улсын бүртгэлийн бүх үйлчилгээг өдөрт нь авах болцоотой болж байгаа юм байна. Араас гарт нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэний хуулийн мөн эд хөрөнгийн бүртгэлийг та бүхэн өдөрт нь авна. Үүнд бол мэдээж иргэний бүртгэлд төрсний гэрчилгээ, гэрэлтийн гэрчилгээ, захин үнэлгийг бид ажлын 5 хоногт авдаг байсан боловч нээлттэй хаалганы өдөрлөгөөр зорж ирснээрээ өдөрт нь авах болцоотой. Эд хөрөнгийн бүртгэлийг бид нотролын гэрээгээ, бодлого авах гэрээгээ хийгээд улсын бүртгэл бүртгүүлээд гэрчлэгийг авахдаа ажлын 3 хоногийн дараа авдаг байсан бол өдөрт нь авах болцоотой байгаа юм байна. Харин хуулийн этгээдийн хувьд бол компани байгуулах компани чиглэл өөрчлөлтөд бид тодорхой хугацаанд улсын бүртгэлээс үйлчлэг авдаг гэсэн бол өдөрт нь энэ үйлчлэгийг авах болцоотой болж байгаа юм байна. Мөн нээлттэй хаалганы гараас гарт энэ өдөрлөгөөр татвар болон нотролын үйлчлэгийг та бүхэндээ үзүүлж байгаа юм байна. Тэгэхээр энэ сарын 17-ны өдөр буюу Хөрөг баригт нийслэлчүүд та бүхэн дүүрэг харгалзахгүйгээр хүрэлцэн ирээд улсын бүртгэлийн бүх үйлчлэгийг өдөрт нь авах боломжтой болж байна.